Бүрахныг ойлгодоггүй түүний зан чанарыг мэддэггүй бол зүрх сэтгэлээ түнд хизээч үнэнээсээ нээж чадахгүй тэд бурахныг ойлгомогцоо түүний зүрх сэтгэл байгаа зүйлийг ойлгож амтлахаар сонирхож үнд итгэлтэй болж эхлэн бурахны зүрх сэтгэл байгаа зүйлийг ойлгож амтлах үед зүрх сэтгэл чинь наачмаар багаар түнд нэгдэг зүрх сэтгэлээ түндэх үедээ чи бурхантай нэмачин бурхнаас нэгдэг зүйл чинь хэрээс хэтэрсэн хүсэл чинь хичнээн ичхүүртэй жигшүүртэй болохыг мэдрэх болно зүрх сэтгэлээ бурханд үнэхээр нэх үедээ чи түүний зүрх сэтгэл магш хязгааргүй ертөнц болохыг харж өмнө нь хизээж үзэж мэдэрч байгаагүй хүрээнд орох болно энэ хүрээнд ямар ч хурам мэхлэл ямар ч омэг ямар чаранхуй ямар ч юм уу байдаггүй тэнд зөвхөн чин сэтгэл итгэмжит байдаг зөвхөн гэрэл болон шудраг зам байдаг зөвхөн зөв байдал болон сайхан сэтгэл байдаг энэ хайр халамжаар дүүрэн өршөөл үлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал баяр хөөргийг мэдэрнэ эдгээр сүлэн зүрх сэтгэлээ бурханд нэсний чин дараа түүний чамд илчлэх зүйл юм энэхүү хязгааргүй ертөнц бурхны мэргэн ухаан төгс хүчнэр дүүрэн байдаг энэ мөн түүний хайр түүний эрх мэдлэр дүүрэн байдаг эндээс чи бурханд юу байгаа тэр юу болохын тал бүрийг түнд юу баяр баясгалан авчирдаг тэр ягаад санаа зовдог тэр ягаад гонгэлдэг тэр ягаад уралдгийг харж болно энэ өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж бурхныг оруулсан хүнийг бүрийн харж чадах зүйл юм